Та бүхэн үхлийн дараах амьдрал болон оршуулгын зан үйлийн талаар юу мэдэх вэ? Дэлхийн ихэнх соёл иргэншилд нас барагстай шороонд болох эсвэл гал чандарлан сүүлчийн замд нь үздэг. Гэвч дэлхийн дээвэр гэгдэх төвдийн сүрлэг хүйтэн далайн түвшнээс дээш 4000 гаруй метрийн өндөрт орших Гималайн уулсын донд бидний төсөөлж чадамгүй нэгэн аимшигтай мөн гайхамшигтай зан үйл 2000 гаруй жил оршин тогтнож байна. Тэнд хүний цогцыг авсанд хийдэггүй, цэцэгсээр чимдэггүй, нүх ухаж шарлыг нь нуудаггүй. Харин ч эсвэргээрээ тусгайлан бэлтгэсэн мэргэжлийн хүмүүс нас барагчийн цогцыг тусгай хутгаар хэсэгчлэн зүсэж, яс болон махыг нь салгаад уулын оройд мянган махчин тас шуудад идэж болгон өгдөг байна. Барууны аялагчид болон гадны хүмүүс анх энэ зан үйлийг хараад зэрлэг тогшин аимшигтай хүний яснаас гажууд гэж дуу алдаж байв. Гэвч төвдийн буддистуудын хувьд энэ бол хамгийн ариун тагшин зан үйл. Сүүлчийн замд нь үдэж өгч буй хамгийн том инэрэнгүй сэтгэл болон жатор буюу шувуудад өгөх өглөг юм. Яагаад заавал тас шувуу гэж? Яагаад заавал цогцыг тасчих ёстой гэж? Нас барсны дараах тэрхүү 5 хоногт чухам юу болдог вэ? Төвдийн буддизмын далд ухаан, бардогийн орон болон мөнх бүсийн сургаал зан үйлтэй хэрхэн зангилагддаг вэ? Өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн нууцлаг, хамгийн сүрмээр бөгөөд хамгийн гүн гүнзгий агуулгатай агаарын оршуулганы нууц руу аялцгаая. Бичлэгээ дуустал нь үзэж үхэл бай амьдралын жинхэнэ утга учирыг хамтдаа тунгаан бодцгоё. Агаарын оршуулга буюу чатуур яагаад үүссэн бэ гэдгийг ойлгохын тулд нэн туруунд төвдийн газар зүй цаг уурын онцлогийг мэдэх шаардлагатай. Төвдийн тэгш өндөрлөг бол их газрын туйлын эрс дэс хатуу чанд уур амьсгалтай бүс нутаг. Энд жилийн ихэнх хугацаанд хөрсөн хөлдөө цас ба хад чулуугаар хучигдсан байдаг. Энэхүү байгалийн нөхцөл байдал нь ердийн оршуулгын хэлбэрүүдийг ашиглах ямар ч боломжгүй болгожээ. Нэгдүгээр, шороон оршуулга хийх боломжгүй. Төвдийн ихэнх нутагт хөрсөн мөнх цэвдэхтэй эсвэл хат асга байдаг тул хүний цогцос булж болох үс 2 метрийн гүн нүх ухах нь техникийн болон физикийн хувьд ямар ч боломжгүй зүйл байв. Энгийн металл багзаар тэрхүү хөлдөө хад чулууг ухах нь асар их хугацаа, хүч хөдөлмөр шаардна. Хоёрдугаарт, чандарлах буюу шатаах боломжгүй. Далайн түвшнээс дээш 4000 метрийн өндөрт мод ургахад маш хэцүү. Мод түлш ховорт бол нэг хүний цогцыг бүрэн шатаахад хүрэлцгүй хэмжээний мод олох нь жирийн ард иргэдийн хувьд, эд хөрөнгийн хувьд дааж үрхээргүй асар үнэтэй зүйл байв. Тиймээс эртнээс зөвхөн дээрхийн гэгээн далай лам, банчин эрдэнэ болон өндөр суудалтай их хувилгаа дээгэл чандарлах эсвэл зандашуулах зан үйл хийдэг байжээ. За 3 дугаарт нь усан оршуулга хийж болохгүй. Шарлыг гол мөрөнд урсгах уламжлал зарим газар байдаг ч төдөд энэ нь аюултай байв. Учир нь Гималайн нуруунаас их авдаг цэнгэг гол мөрөн нь доод хөндийн сая хүмүүсийн ундны усны их үүсвэр болдог. Хэрвээ цогцыг усанд урсгавал халдвар төвчин гарах, ус бохирдох эрсдэлтэй байсан тул уг аргаас татгалзсан байгаа юм. Иймээс төвдүүд байгаль дэлхийдээ хамгийн төгсгдөж чадах нэгэн арга замыг олсон нь Гималайн тас шувуудыг ашиглах явдал байв. Гималайн тас шувууд бол 3-аас 4 метрийн урттай асар том зөвхөн үхсэн амьтны эсийг зэмээр хоололдог байгалийн цэвэрлэгчид юм. Тэд агаарт хэдэн мянган метрийн өндөрт дүүл нисэж орчин тойрноо цэвэрлэж байдаг. Төвдийн хувьд тас шувуу зүгээр нэг шувуу биш, дакины буюу агаарын дагинс, ариун амьтан хэмээн шүтэгддэг байна. Агаарын оршуулга нь зөвхөн байгалийн иргэншилээр бий болсон практик арга биш юм. Үүний цаана төвд буддизмын, ялангуяа Махаяна болон Вajrayana урсгалын хамгийн гүн гүнзгий гүн ухаан оршдог. Буддын шашны суур хогтхооны нэг бол Аницча буюу мөнх бусын үзэл юм. Будда багш анх сургахдаа энд хорвоод ирэх бүх зүйл мөнх бус, цаг хугацааны ихээр өөрчлөгдөн эцдээ сарнидаг гэж заасан. Хүний бие гэдэг бол бидний сүнс буюу ухамсар энэ насандаа орон гэр болгон амьдарч байсан төр зүрийн байр эсвэл өмссөн хувцас юм. Хүн нас барах үед ухамсар нь биеэсээ бүрэн салж дараагийн төрөлтөө шилждэг. Нэгэнт эзэн норхон очсон махбод яснууд нь зүгээр л биологийн материал. Тиймээс тэрхүү нэгэнт эзэнгүй болсон биеийг харамлан хайрлах, үнэтэй авсанд хийж шороонд булгах, эсвэл хөшөө дурсгал болгох нь буддизмын хувьд хоосон чандыг ойлгоогүй материализмд баригдсан мухаглал гэж үзэгддэг. Эндээс
Бодисаттвын их өглөг буюу даанаг их ойлголт гарч ирдэг. Бурхан багшийн өмнөх төрлүүдийн ариун цадиг болох Жатакад нэгэн алдартай түүх байдаг. Бурхан багш Бодисаттва байхдаа ууланд явж байгаад өлсөж өгөх гэж байсан өлөгчөн бар болон түүний жаахан зурцгнуудыг хардаг. Тэрээр асар их инэрэнгүй сэтгэлдээ хөтлөгдөн тэдгээр амьтдыг амьд үлдээхийн тулд өөрийнхөө биеийг золиослж тэдэнд идэж болгон өгдөг байна. Тэгвэл Жатор гэдэг үг нь төгд хэлээр жаа буюу шувуу, тор буюу өглөг, шувуудад өглөг өгөх гэсэн утгатай. Нас барагч нь өөрийн амьдралын хамгийн сүүлийн агшинд өөрийн физик биеийг агаарын амьтдад өглөг болгон өгснөөр дараах хоёр агуу буйныг үйлддэг гэж үздэг байна. Нэгдүгээрт амь таслахаас хамгаалах. Тас шувууд хүний цогцоор хоолсноор өөр бусад жижиг амьтдыг агнаж идэх шаардлагагүй болно. Энэ нь шууд бусаар олон амьтны амь насыг аварч байгаа хэрэг юм. Хоёрдугаарт сүүлчийн буян хураах. Амьдралынхаа туршид муу зүйл хийсэн байлаач өгснийхаа дараа өөрийн биеийг амьд амьтдад өглөг болгон өгснөөр асар том буян хурааж дараагийн төрөлтөө сайн мөргөх боломжийг нээж байгаа юм. Төвдүүдийн хувьд биеэсээ ингэж бүрэн салган сэтгэлийн агуу чөлөөлөлт байдаг ажээ. Агаарын оршуулга нь зүгээр нэг цогцыг ууланд хаях үйл явц биш. Энэ бол маш нарийн шүтэн байрлалтай шашны болон сэтгэл зүйн асар том зан үйл юм. Одоо бүгдээрээ энэ зан үйлийг хэрхэн явагддаг болохыг алхамаар тайлбарлая. Нас барсны дараах эхний 3-5 хоног. Хүн нас бармагс түүний биед дор хаяж 3 хоног, заримдаа 5 хоног огт гар хүрдэггүй. Учир нь төвдийн буддизм хүний амьсгал зогссон ч ухамсар сүнс нь биеэсээ бүрэн салж амжаагүй. Тарих болон зүрхний гүнд микроэнерги оршин байдаг гэж үздэг байна. Энэ хугацаанд ламнар нас барагчийн толгой талд сун алдартай Барда төдөл буюу нас барагчдын номыг уншдаг. Ламнар ухамсарт нь чиглүүлэг өгч чи нэгэнд нас барсан, чиний физик бие чинь одоо хүүр болсон. Энэ биедээ бүх хорогд, энэ дэлхийн эд хөрөнгө, гэр бүлдээ бүх хорогд. Битгий аа. Урд чинь гэрэлтэх ариун гэрэл рүү тэмүүлж дараагийн сайн төрлөө ол хэмээн сануулдаг. Ухамсар биеэс бүрэн саллаа гэж ламнар үзсний дараа цогцыг угааж цагаан дааванд суугаа байрлалаар буюу эхийн хөвлөд байдаг ургийн байрлалаар бүх үе мөчийг нь сойж багладаг байна. Энэ нь маш гүнзгий бэлэгдэлтэй. Хүн хорвоод хэрхэн ургийн байрлалтай ирсэн яг тэр байртайгаа буцдаг. За дуртад буюу агаарын оршуулгын газар руу аялах нь. Тогтоосон өдөр өглөөний нар мандахаас өмнө буюу өөр цагтаа уралдан шарилыг уулын оройд орших дуртад хэмээх агаарын оршуулгын газар руу тэвэрлэнэ. Төвдөд хамгийн алдартай дуртад бол Трикунг Тилсмын ойролцоох уулын оройд байдаг. Шарилыг хөвчлэн нас барагчийн гэр бүлийн дотны хүн эсвэл тухайн тусгаад туслах нуруундаа үрж өндөр уул руу явган алхаж авчирдаг байна. Хамгийн сонирхолтой нь нас барагчийн гэр бүлийн гишүүд ялангуяа эхнэр нөхөр хүүхдүүд нь оршуулгын газарт очихыг болон зан үйлийг шууд харахыг чанд хоригддог. Яагаад гэвэл тэдний уйлах, сэтгэлээр харамсах сэтгэл зүйн агаарын давлгаа нь нас барагчийн сүнсийг Бардогийн орондоо тайван явахад нь саатуулж энэ дэлхийд хоригдуулдаг гэж үздэг юм байна. За оршуулгын газарт очсны дараа хамгийн сүрдмээр зарим хүмүүсийн хувьд аимшигтай хэсэг эхэлнэ. Агаарын оршуулгыг гүйцэтгэдэг тусгай мэргэшсэн хүмүүсийг Рогьяпа буюу биеийг задлагчид гэж нэрлэдэг. Тэд бол нийгэмдээ асар их гүнттэй. Гэхдээ амьдралдаа шашны тусгай сахилтай сэтгэлийн асар өндөр бэлтгэлтэй хүмүүс байдаг. Рогьяпа нар уулын оройд очмогц хамгийн ихэнд тусгай арт сан тавьж 10 гурил сарлагын тос шатаан их утаа гаргана. Энэ утаа нь Гималайн тас шуудад тусгай дохио өгдөг. Чимээгүй байсан уулын цээжинд хэдхэн минутын дотор мянган метрийн өндрөөс олон зуун асар том тас шувуу эргэлдэн бууж эхэлнэ. Шувууд Рогьяпа нарын дохио хүлээн тусгай зайд хүлээж суудаг байна. Рогьяпа нар тусгай урт утга авч цогцын ард тал үе мөч цээж сүдэд гүнзгий зөсөлтүүд хийдэг. Энэ нь тас шуудад маханд амархан хүрэх цогцыг хурдан идэх боломжийг олгож байгаа юм. Учир нь тас шууны хушуу нь хүний зузаан арсыг тасалж чадахгүй байх эрсдэлтэй. Рогьяпа нар тусгай тарин уншиж дохио өгмөгч олон зуун тас шувуу цогцос руу нэгэн зэрэг дайран орно. Та бүхэн итгэхгүй байж магадгүй. Гэхдээ олон зуун тас шувуу хүний цогцыг ердөө 10-аас 15 минутын дотор юу ч үлдээлгүй идэж дуусгадаг байна. Махыг идэж дуусны дараа чулуун тавцан дээр зүүхэн хүний цагааяас үлдэнэ. Рогьяпа нар ажилдаа эргэн орноо. Тэд хад эвдэх чулуун алхаар үлдсэн бүх ясыг нэг бүрчлэн нүдэж маш нарийн нунтгалдаг. Дараа нь нунтгалсан ясыг 10 гурил болон сарлагын тостой холин зуурмаг болгож эргүүлэн тас шувуудад өгнө. Шувууд тэрхүү ясны зуурмгийг ч гэсэн дуустал нь иднэ. Энэ бол Жатор зан үйлийн хамгийн чухал дүрм.
Агарын оршуулга дуусахад тэнд хүний биеэс юу ч үлдэж болохгүй. Хэрв ганц ч гэсэн ясны хэсэг эсвэл мах үлдвэл нас барагчийн сүнс тэрхүү үлдэгдэлтэй хорогдон баардогийн орондоо төрж шин төрлөө олж чадахгүй зовдог гэж үздэг байна. Тас шувууд бүгдийг идэж дууснаар физик бие бүрэн задарч байгалийн эргэлтэнд эргэн уусдаг. Цаг хугацаа өөрчлөгдөж орчин үеийн ертөнцид төвдөд нэвтэрхийн хэрээр энэхүү эртний зан үйл ч гэсэн тодорхой сорилтуудтай тулгарч байна. 1960-70-аад онд бүгд найрамдах Хятад ард улсын соёлын хувьсгалын үеэр агаарын оршуулгыг зэрлэг феодалын үеийн хос үрдэл хэмээн үзэж хориглож байв. Гэвч төвдүүдийн сүсэг бишрэл байгаль цагуурын бодит шаардлагаас болоод 1980-аад оноос эргэн зөвшөөрсөн юм. Өнөөдөр аялал жуулчлал эрчимтэй хөгжиж сониуч-жуулчид төвд рүү ихээр очих болсон. Гэвч төвдийн засгийн газар болон буддын хийдүүдээс агаарын оршуулгын газар жуулчид очих зураг авах бичлэг хийхийг хатуу хориглодог. Хэрв та нууцаар зураг авбал нутгийн иргэд ба Ругья банаар таны аппаратыг тань хураан авч устгах болно. Энэ нь зүгээр нэг нууцлал биш. Энэ бол нас барагчийн сүүлчийн замд нь үзүүлж буй хүндэтгэл. Тэдний гэр бүлийн орон зай хамгаалж буй хэрэг. Ариун тагшин шашны зан үйлийг хямдхан сониуч энгийн бай болохоос сэргийлж буй хамгаалалт юм. Мөн орчин үеийн анагаахуй хөгжинтэй холбоотойгоор нэгэн шинэ асуудал гарч ирсэн нь төвдөд янз бүрийн химийн антибиотик их хэрэглэх болсноос болоход цогцыг идсэн зарим тас шувууд өвчлөх, та толгойн зөөр гэрстэл зарим бүс нутагт ажиглагдаж байгаа явдал юм. За ингээд бүгдээрээ төвдийн агаарын оршуулга буюу чаторын тухай маш дэлгэрэнгүй аяллаа. Анх харахад аимшигтай сүртмээр санагдаж байсан энэ зан үйл цаадгүй ухааныг нь ойлгоод ирэхээр ямар агуу сэтгэл хэвээ гэдг нь харагдаж байгаа биз. Чатор бидэнд 3 том сургаалыг сануулдаг. Нэгдүгээр экологийн төгс шийдэл. Байгаль дэлхийд ямар ч хог аягл үлдээдэггүй, хүлэмжийнхээ гаргадаггүй, хөрсийг бохирдуулдаггүй, байгалийн эргэлтэд бүрэн уусдаг хамгийн экологийн чиг баримжаатай зан үйл юм. Хоёрдугаарт инэрэнгүй сэтгэлийн дээд. Хүн өгснийхаа дараа ч гэсэн өөрийнхөө махаар бусдад амьд организмын хооллож сүүлчийн буйнаа үлдэж байна. Гуравдугаарт мөнх бусын сануулга. Бидний өдөр бүр арчилж, тордож, гоёж, бусдаас илүү төсдөг энэ физик бие маань үнэндээ цаг нь болохоор ерөөсөө л тас шууны хоол, шорооны тоос болон сарндаг чанартай. Хүн хорвоод ямар ч хувцсгүй хоосон гэрдэг шигээ уцтаа ч гэсэн энэ дэлхийд юу ч үлдээлгүй бүгдийг өглөг болгон өгөөд байгальдаа бүрэн уусан одох ёстой гэдгийг төвдийн чатор бидэнд сануулсаар байна. Үзэгчдээ та бүхэн энэ нууцлаг зан үйлийн талаар юу гэж бодож байна вэ? Төвдийн энэ гүн ухаанд танд ямар бодол үлдээв? Та өөрөө үхлийн дараах амьдрал болон энэхүү оршуулгын талаар юу гэж боддог вэ? Санал бодлоо доорх комент хэсэгт үлдээгээрэй. Энэхүү бичлэг танд шинэ мэдлэг өгч сонирхолтой байж чадсан бол лайк дарж, subscribe хийж манаас үгийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр дэлхийн өөр нэгэн сонирхолтой нууцлаг сэдвээр иргэн уулзцгаая. Түр баяртай.